Хүмүүс өнөөдөр хийж байгаа үйлдэлээс хэд өндөр хүлээлт тавьдаг хэрнээ өдөр болгоны хийж болох жижиг үйлдэлийг хэд дутуу үлддэг. Энэ бол ерөөсөө хүмүүсийг шантруулдаг, хүмүүсийг бүтлгүүтүүлдэг цорын ганц алдаа. Өнөөдөр бичлэгээр би юу вэ гэхээр бизнесийг хэдүүлээ тоглоом гэж харах юм бол хэдүүлээ яаж бизнесийг хамгийн амархан модон дээр нь тоглох юм бэ гэдэг тухай бичлэг хийж байна. Тэгээд юу гэхээр хүмүүсийг харангуй хүмүүс бизнесийг айгүй хэцүү болгож хийд юм байл. Ерөөсөө жаргаж тэрнээсээ кайф авч ингэж гоё хийхгүй айгүй зовлон болгож дарамт толгож айгүй хийдэг юм байлээ. Тэгээ яагаад вэ гэхээр айгүй энгийн имийг айгүй өөрсөндөө хүнд болгож хүлээж авч тэгээд өөрийнхөө бодол дотор өөрөө төөрөөд ингээд дуустдаг юм байл. Leonardo da Vinci гэсэн үг байгаа шүү дээ. Simplicity is the ultimate sophistication гэж. Боловсронгуй байдал гэдэг бол хамгийн энгийн байдлыг хэлдэг гэж. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр яаж бизнесээ энгийн болгож болох юм бэ? Мөн бизнесээ яаж идэл амархан болгож болох юм бэ? Гэхдээ сонин нь амархан болгоод байгаа хэрнээ яаж орлогочин давхар өсдөх юм бэ гэдэг. Би яг бүр бодит өөр дөрөө туршсан зүйлээ та бүхэнд хуваалцах чинь. Өнөөдөр би яг 3 концепт хуваалцсан. Эхнийх нь болвол яаж бизнесээ энгийн болгох юм бэ гэдэг зүйл. Хоёр дахь нь болвол тоо хэмжих. Ямар чухал тоонуудыг би хэмжих юм бол миний бизнес энгийн хэрнээ ойлгомжтой хэрнээ өсөлттэй байх юм бэ гэдэг зүйл. Гурав дахь нь гэх юм бол энийг би бонусанд өргөж. Миний бодлоор хамгийн чухал зүйл гэж би бодож байна. Тэгээ та бичлэгээ дуустал нь үзээд энэ яг юу вэ гэдэг мэдэрээ. Тэгээ олон юм ярилгүй бичлэг рүү шууд орцгоё. За тэгээ эхний point бол манай Leonardo da Vinci ах маань хэлсэн simplicity is the ultimate sophistication буюу хамгийн боловсронгуй байдал гэдэг бол энгийн байдлыг хэлнэ гэдэг энэ үг. За яагаад тэгэхээр ерөөсөө хүмүүст болон над дээр толгорч байсан амар том асуудал юу байсан бэ гэхээр бид нар заа шинэ би сар 50 саяг олдог байлаа. Би орлогоо нэмээ сар 100 сая болгоё гэхээр би бизнесээ илүү төвөгтэй болгоно гэж ойлгодог. Илүү их юм төвөгтэй болгоно гэж ойлгодог байхгүй. Илүү их юм нэмэх юм байна, ингэх юм байна, бүтээгдэхүүн нэмэх юм байна ч юм уу те. Ерөөсөө тийм биш. Тэг хүмүүс яадаг вэ гэхээр бизнесийн эхлэгээний төвөгтэй байдал гэж ойлгоод байдаг. Ерөөсөө тийм биш. Charlie Munger гэдэг таад мэдэж магадгүй айгүй алдартай хөрөнгө оруулагч байдаг. Одоо Warren Buffett ахын бизнес партнер. Тэгээ Charlie Munger ах өөрөө бизнесүүдэд хөрөнгө оруулдаг хүн зөв. Ямар бизнес цааш амжилттай явахгүйг тодорхойлж хөрөнгө оруулдаг хүн. Тэгээ ахын хэлсэн нэг үг байгаа юм л да. Өөрийнх нь ингээ хөрөнгө оруулах философи гэж байгаа байхгүй. Компаниуд ингээ яаж ажилдаг загваруудыг харангуйтаа хэрвээ тэр өөрт нь амар төвөгтэй санагдах юм бол хөрөнгө оруулдаггүй гэж байгаа байхгүй. Зөвхөн өөрт нь энгийн амархан санагдсан бизнесүүд л хөрөнгө оруулдаг гэж. Яагаад тэгэхээр хэлсэн үг нь хэрвээ чамд тухайн бизнес хийж байгаа юм чинь төвөгтэй санагдаад байгаа бол яаж чи тэрийг босдод хүргэх юм бэ гэж байгаа байхгүй. Тэгээ хэлсэн юм нь ерөөсөө өөртөө энгийн санагдаж байгаа, өөртөө амархан санагдаж байгаа бизнесийг сонго. Хэрвээ таны бизнес ч одоо хийж байгаа юм чи амар төвөгтэй хэцүү олон шатааралтай учир нь олдохгүй нэг юм учир нь олдохгүй утас шиг болоод байвал та жоохон буруу тал руугаа явцсан байх гэсэн үг шүү гэж байгаа юм. Ерөөсөө гол point нь. Тэгэхээр бид нар ерөөсөө нөгөө нэг бизнесээ scale хийнэ гэхлээр томруулна гэхээр бүр их мөнгө олно гэхлээр бизнесээ нөгөө төвөгтэй болгож ойлгоод байдаг. Ерөөсөө энэ биш. Da Vinci ах хэлсэн байна, Charlie Munger ах хэлсэн байна те. Ягаад гэхээр ямар ч амжилттай бизнесүүд ерөөсөө хамгийн энгийн байдлыг эрхэмсэн бизнесүүд байгаа байхгүй. Одоо Apple, те, Amazon, Apple гэхээр яах хэдхэн бараатай бүх юм ойлгомжтой минимал байдал. Amazon яах юм? Те бүх юм нь ойлгомжтой цэвэрхэн. Тэгэхээр тэр байдлыг чи үүсгэхийн тулд та өөрөө толгон дотор энгийн байх хэрэгтэй байхгүй. За ингийн тулд ерөөсөө энийг авдаг practice арга байт юм билээ. Тэр арга нь юу гэхээр яг нэг одоо та ямар нэгэн байдлаар та бизнестэй санал болгох юмтай бол та нэг хэрэглэгч хийж хүн байгаад байгаа даа. Тэгэд яадаг юм нэг хэрэглэгчийг сонго, нэг асуудлыг сонго, тэгээ нэг бүтээгдэхүүнийг сонго гэдэг юм байт юм бэл. Тэгээд ерөөсөө нэг хэсэг бүлэг хүмүүст нэг хэсэг бүлэг асуудлыг шийдэхийн тулд ажиллаа гэж. Тэгжиж таны бизнес өөрт чинь энгийн байна. Таныг харж байгаа өрөөлт те хүмүүст хүртэл хэрэглэгчдэд ч хүртэл энэ хүний санал болгоод байгаа юм хийж байгаа юм нь ойлгомжтой юм байна. Би нэг сонирхох юм авах юм уу гэдэг зүйл ерөөхдөө бол одоо яригддаг гэсэн үг. Тэгэхгүй бол ингээд яг юу болоод байгаа юм гэдэггүй. Одоо ингээд нэг юм газар дэдэж шүү дээ ингээд нэг Instagram руу Facebook руу оронгууд яг энэ газар яг энэ компани яг юу санал болгоод байгаа нь ойлгомжгүй ингээд нэг юм баах юм болцсон. Яг хувц зараад байгаа юм уу? Үнэртэй ус зараад байгаа юм уу? Эсвэл нэг subscription зараад байгаа юм юу зараад байгаа нь ойлгомжгүй. Тэгэхээр ийм байдал үүсэх юм бол хүн чинь харангуйтаа гэж болчихж байгаа байхгүй. Тэгэхээр айгүй хэцүү болдог гэсэн. Тэгэхээр ерөөсөө та ямар яг нэг ийм төрлийн хүмүүст би ийм санал болгодог гэдэг юм чи эхлээд ойлгомжтой байх хэрэгтэй гэсэн. Тэгжиж таныг одоо санал одоо ч тэгжиж таны санал юм санал одоо сонирхож байгаа хүн ч хүртэл энэ яг над чиг хүнд юм санал болгоод байгаа юм байна. Яг ийм юм яагаад байгаа юм гэдэг байдлаар ойлгоод ирэхээр таны орлого төдийч нь өсдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүмүүсийн гаргадаггүй ерөөс орлого олж одоо бизнесийн сайжирдаггүй шалтгаан хэд олон төрлийн хүмүүст хэд олон төрлийн бараа хэд олон төрлийн асуудлыг зэрэг шийдэх гэдэг байхгүй. Энэ өөрөө одоо Elon Musk-ийн төвчний юм хийх гэдэг байгаа байхгүй. Тийм олон төрлийн миний зэрэг хийх ч өөрөө боломжгүй болчихдог гэсэн. Тэгэхээр Da Vinci ах хэлснээр simplicity is the ultimate sophistication та энгийн байдлаа хангах нэ.
Тэгэх юм бол ер нь бол таны орлого нэмэгдэх нэ. Ягаад тэгэхээр таны одоо чинь борлуулалт өсдөхгүй байгаа баг би амар олон мэдчихээн одоо ингээд би баг ярилцсан айгүй олон хүмүүстэй ингээд зүгээр орлого нэмэгдэхгүй ганцхан шалтгаан байгаа зөв. Амар олон төрлийн одоо аватартай, олон төрлийн хэрэглэгч нартай амар олон асуудал шийддэг байхгүй. Тэгэл ерөөсөж чаддаг. Ягаад тэгэхээр та хүн болгонтэй ярилцах гэж оролдох юм бол хинт саныг сонсохгүй байна гэсэн үг гэж үг гэдэг шүү дээ. Ягаад тэгэхээр хүн болгоны тэр клик хийх буюу одоо ингээд захтансан газар маажна гэж үг ба. Тэ? Ягаад тэгэхээр та хэрэглэгчийн захтансан газар маажиж тухайн санал бүтээгдэхүүн санал болгоно. Гэтэл та нэг тухайн хэрэглэгчийн за одоо миний энэ захтандаг байлж таны хэрэглэгч таны та энэ захтаныг мэддэг бол танд маажаад одоо чи гол юм санал болгож болох байтал та тэ хүн болгоны яг тэ захтансан газар мааж байхгүй байхгүй. Тэгэхээр нэгсэндээ та хүн болгонтэй ярих гэж оролдох юм хинт таны сонсохгүй байна гэсэн. Тэгэхээр та тодорхой юмыг сонго, тодорхой нэг бүтээгдэхүүнийг сонго баг бай. Цөөхөн юм ин less is more гэж үг байна. Цөөхөн байдал бол илүү гэж үг байна. Манай нэг хамаатны жоохон манай дүү байна л да 16 тагаас e-com хийгээд одоо 19 настай. Би саяхан ярилцсан чам одоогох би сая анх удаа сарын $30,000 гэж үзлээ. $100 сая төгрөг сард олж үзлээ. Юм ингээ бүрстэ чартаага тэгээ 10-20 саяас дээшлдэг байсан юм а. Тэгээд арай гэж би 100 сая оллоо гэж байгаа юм. Тэгээд би асуусан. Окей бро чи 10-20 сая төгрөг олдог байж байгаа сарын 100 сая олдог болохоор юу өөрчлөгдсөн бэ ингэнгүүт. Тэгээд дээлсэн амар сонирхолтой зү. Би амар баг юм хийдэг болсон гэж байгаа юм. Би бүр амар сонин баг цөөх юм хийдэг болсон. Би амар завтай болсон. Би 20 сая маа хийдэг байхдаа амар завгүй яваад хүүгээд өгдөг байсан. Гэсээр нь л ерөөс орлого өсдөггүй байсан. Одоо амар би баг юм хийгээд байгаа нэ. Би сая ингээ сарын 100 сая төгрөг оллоо гэж байгаа юм. Тэгэхээр билсэн. Яг үнэн бро. Наадах чи би дөнгөж сая өөрөө л ойлгож байна. Чи амар эрт ойлгосон байна. Бүр сүнхээр би мундаг байна гэж хэлсэн байхгүй. Баг юм хийнэ гэдэг нь гол юм хийнэ гэдэг нь өөрөө бизнесийг яг үндэ өсгөдөө. Хүмүүс их юм хийж байгаагаа завгүй байж байгаа өөрсдөө хүмүүс мундаг байна. Би ингээ алаад байна гэж яг үндэ үгүй шүү дээ. Цөөхөн гол энгийн юм хийх нь өөрөө хүнийг боддоор амжилтанд хүргэдэг. Орлогыг боддоор өсгөдөг байхгүй. Олон хүнд хандаж юм их биш. Цөөхөн хүмүүст цөөхөн юм санал болгох тусам улам таны орлого нэмэгдэх. Би маш олон жишээ байна л да. Миний ойрын жишээ. Би бас хамаагүй тэр хүмүүсийн чиглэл болохгүй. Зүгээр л яг хэлэхэд тийм байна. За энэ бол миний эхний point байлаа. Энэ дээр манайхаа анхаараа энгийн байлга, цөөхөн байлга, ойлгомжтой байлга. Гол юм дээр анхаар, гол юм хий. Ингэж байгаа. За хэрвээ та нэгэн байдлаар бизнестэй эсвэл хүн санал болгох бараа бүтээгдэхүүн үйлчлэгээтэй ирнэ тэрийг яаж онлайн дээр одоо борлуулах хүмүүст багтлаад хүрэх аргаа мэдэхгүй байгаа. Яаж хэрэглэж чаддгаа мэдэхгүй байгаа бол та доор байгаа миний линкээр ороод стратегийн кол тоглох боломжтой. Таны бизнесийг сонсож байгаад би тусалж чадхаар юм байна уу, чадхааргүй юм байна уу харж агаад цаашаа бид нар хамтарч ажиллах боломжтой байгаа. Тэгээ ерөөхдөө бол яг бодит нэг юм санал болгох зүйлтэй. Тэгээ ингээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулах санхүүгийн болон цаг хугацааны үед боломжтой. Тиймэрхүү хүмүүсийг бодитоор туслах боломжтой. Дөнгөж эхэлж байгаа бол бас яг миний санал болгож байгаа тохирохгүй бас магадгүй. Ямарсан та доороо ороод боломжтой зүйлүүдэд цагаа товлоод уулзах боломжтой байгаа шүү. За тэгээд дараагийн point руу орцгоё. За хоёр дахь аюул чухал зүйл юу вэ гэхээр зөв тоонуудаа хянах гэдэг зүйл байгаа. Track the right numbers гэж байгаа. За энэ дээр юу вэ гэхээр та ямар ч юм үг нэг яг үгийг марцдаг тийм юм уу гэдэг. What's get measured can be improved or can be ямар ч сан хэмжиж болдог зүйл өсдөг ч үлээ тийм их боддог байдаг. За миний анзаарсан нэг зүйл юу гэхээр нэг бол хүмүүс огт тоогоо хэмждэггүй, нэг бол хүмүүс маш их тоо хэмждэг. Бүр шаардлагагүй болон тоо хэмждэг байхгүй. Тэгэхээр би аюул чухал юм хэлээ зөө. Ямар ч гэсэн эхний нэг $100,000 хүртэл миний ингээ ажилласан бол нэг 3 тоо хэмжихэд юу болтын зөө. Яг 3 тоо хэмжихэд яг болно. Ямар ч энэ 3-ыг хэмжихэд таны орлого өсөж гин үү өсөхгүй нөө контент чи ажиллаж гин үү ажиллахгүй нөө хүмүүс таны бараа бүтээгдэхүүн сонирхож гин үү сонирхгүй нөө гэдгийг хэмжих боломжтой байдаг зөө. Ямар ч гэсэн энэ 3 тоогоо хэмжихэд болно. Амар сонирхолтой. За бид 3 тоогоор удахгүй орно. Тэрнээс үнэ ягаад би тоог хэмжих амар чухал гэж үздэг вэ гэхээр ер нь бол хүн байгаа байрандаа байна гэж байдаггүй те. Хүн нэг үл өсч идэг, нэг бол унжидаг. Ягаад тэр хүнгээд урсахгүй болвол урсгал ус хэрэг зогсох юм бол намаг болдогтой адилхан. Та нэг үл урагшилж идэг, нэг бол үхэж идэг те. Тэгэхээр та байрандаа байна гэж байдаггүй байхгүй. Ягаад тэгэхээр таны орлого өсөхгүй байна гэдэг чи өөрөө орлого чи унж байгаа гэсэн үг байхгүй. Ягаад тэгэхээр төгрөгийн ханш бараг өдөр болгон, сар болгон, жил болгон унжин те. Тэгээд ихний гэдсэн та орлогоос сайжруулахгүй нэгдсэн таны бизнес ер нь бол урттаа живжээнаа л гэсэн үг. Тэгэхээр бид нар сайжрахаар сонголт үнэхээр байхгүй болчихж байгаа. Үнэхээр одоо байгалийн хуулийн тэрэмж яах юм тэгээд үнэхээр сайжрахаас сонголтгүй болчихж байгаа. Тэгэхээр би юм хийгээд идэг би сайжраад байгаагаа унаад байгаагаа мэдэхгүй болвол айгүй хэцүү байхгүй. Амар дарамттай жиг нэг хүн
нэг юм сэтгэл түгшилтэй anxietyтэй байж хаанаас үүсдэг вэ гэхээр би сайжраад байгаагаач мэдэхгүй, унаад байгаагаач мэдэхгүй, нэг юм хийгээд идэг яг юу хийгээд байгааг мэдэхгүй болохоор ч үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр яадаг вэ гэхээр зөв тоогоо хэмжих юм бол миний хийж байгаа өнөөдөр хийсэн үйлдэл үр дүнтэй байна уу, үр дүнгүй байна уу гэдгийг би тоон дээрээс хараа мэдчих юм бол би амар амарх гээд байна та. Би юуг хиймэргүй байна, юуг хийх ёстой байна гэдгийг би олоод анзаарчнаа та. Тэгэхгүй болохоор ч ингээд юу нь ажиллаад байгаа, юу нь болоод байгааг мэдэхгүй баахан юм хийгээд идэг, баахан хүнд мөнгө төлөөд идэг, баахан апп-ийн нэг subscription төлөөд идэг. Тэг ингээд нэг юм гүгээд идэг. Тийм байдал үүсдэг байхгүй. Тэгэхээр энэ аягүй чухал зүйл нь ерөөсөө тоог зөв тоог хэмжинэ. Зөв тоог хэмжинэ. Түрүүний минийх дээрээс нь simplicity is the ultimate sophistication гэдэг чинь тэр шүү дээ. Ерөөсөө шаардлагагүй зүйлүүдийг хийхээ болохыг чинь л ерөөсөө энгийн байдал. Simplicity is the ultimate sophistication гэдэг. Боловсронгуй байдал гэдэг бол энгийн байдал гэдэг чинь юу хийх шаардлагагүй юм бэ гэдгээ би олох байхгүй. Юу хийх шаардлагатайгаа харин тогтооно гэсэн үг. За ингийн тулд бид нар 3 тоог хэмжинэ. Эхнийх нь миний зөв хэлмээр байгаа бол views дээрээ таны Instagram-ийн үзэлтийн тоог гэхээс илүүтэйгээр таны вебсайт руу юм уу таны лендинг пэйжийн чи үзэлтийн тоог байвал зүгээр. Тэгэхээр би таны энэ бичлэгийг та одоо энэ хүртэл үзэж байгаа бол би таныг ямар нэг юм санал болгодог гэж бодож байна. Үйлчлэгээ ч юм уу, бараа ч юм уу ямар нэг юм хүнд ингээ те. Би нэг одоо юм уу. Окей. Би ийм дэвтэр 50,000-аар зарж шүүнийг авах уу? Одоо энэ нь бол яг ухтаа тийм шүү дээ. Би 50,000-аар дэвтэр зарж шүү авах нь аваарай. Гэдэг л энэ юм шүү дээ. Энгийнээр зүгээр те. Хэлээ зүгээр энийг зүгээр нөгөө дүрсэлж үзүүлэх юм бол. Тэгэхээр миний 50,000-аар аваарай гэдэг энэ саний хэлсэн юмыг хэр их хүн үзсэн бэ гэдэг чинь айгүй чухал байхгүй. Түүнээс Instagram-ийн зөв really үзэлт биш. Тэгэхээр энийг яаж үзэх вэ гэхээр би вебсайтн дээр юм уу ямар нэгэн байдлаар миний энийг хэр их үзсэн бэ? Энийг өөрөө views бид. Одоо вебсайттай болвол би вебсайтн дээр энэ 50,000-аар зарж шүү гэдэг миний энэ яг санал болгож байгаа зүйлийг хэдэн хүн харсан бэ? Энэ ихнийх нь. Тэгэхээр яг боддоор миний имийг хүн харж гинүү гэдэг байхгүй. Зүгээр хүн үзээд идэг сонирхгүй байна гэдэг чинь миний 50,000-аар энийг зарж шүү гэдгийг хүн харахгүй гэсэн үг. Зүгээр ингээд намайг харчаад миний санал болгож байгаа юмыг харахгүй өнгөрчөөд байна гэсэн үг. Тэгэхээр энийг views гэдэг гэсэн. За хоёр дахь аюул чухал зүйл lead гэдэг юм байна. За хүмүүс харж байна. Lead гэдэг нь ерөнхийдөө бол таны санал болгож байгаа зүйлийг маш сериусны сонирхож яг худалдаж авах гэж байгаа боломжтой хүн гэсэн үг. За lead гэж нэрлэдэг, as prospect гэж нэрлэдэг. Яг худалдаж авахд ойрхон байгаа сонирхож байгаа хүн гэсэн үг. Одоо магадгүй юу мэрийн би магадгүй үсчин байлаа гэж бодоход үс хэдээр засах вэ гэж сууж байгаа юм бол миний lead гэсэн үг. Эсвэл би магадгүй одоо өөр юу яах юм? Би магадгүй шүдний юмч байлаа гэж бодоход ломп хэдээр хийх вэ гэж сууж байгаа юм бол миний хувьд lead гэсэн үг. Тэгэхээр lead-ийн тоо үзэлтийн тоо хэд байна? Миний санал болгож байгаа юмыг харсан хүн хэд байна? Тэнчэнээсээ яг манайхыг одоо асууж байгаа те ингэхүү тэхүү гэж асууж байгаа лид маань хэр байна? Энэ аягүй чухал. Хоёр дахь лид те одоо боломжит худалдаа авах гэсэн үг монголчлох юм бол. Боломжит худалдаа авах шийдвэр гэсэн үг. За гурав дахь нь хамгийн чухал conversion rate. За энэ нөгөө нэг лидүүд маань буюу сонирхож байгаа хүмүүс манийг худалдан авахч болсон хувь нь хэд вэ гэдэг байхгүй. Энэ хувь дээрээс ерөөсөө бидний бизнес явж гинэ явахгүй нэг гаргаж ирдэг гэсэн үг. Тэгэхээр хэлэн харах юм бол за би Instagram дээр бүхэл бүтэн сарын хугацаанд 1 сая үзэлт авлаа. Тэнчэнээс нэг 10,000 манай санал болгож байгаа зүйлийг харлаа. Тэнчэнээс магадгүй яг 1000 лид болж орж ирлээ. За тэр 1000 дээрээс би 100-ыг нь магадгүй яг манай худалдаа болт болоо гэж бодоход 1000-аас 100-д худалдаа өгч болоо гэж бодоход 10% conversion rate буюу 10 хүндэд минь 1 гэсэн үг байна. 10 хүндэд минь 1 нь худалдаа өгч болж чинь нэгж бараан дээр магадгүй би 300,000 төгрөгийн ашигтай байлаа гэж бодоход би 100 гэдэг чинь за 100 300 төгрөг хэд вэ? Замарч нэг ийм одоо энэ хайрыг дараа бодож байгаа ч үзье. Энд гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Гэсэн үг. Тэгэхээр энэ дээрс чинь би окей за миний conversion rate энэ юм байна. Тэгвэл миний ийм төрлийн бараа бүтээгдэхүүн хийдэг бизнесүүдийн conversion rate хэд байд юм бэ гэж ChatGPT-гээс асууллаа. Дунджийн гаргаж ирлээ. Тэгээ би өөрийгөө сайн байна уу муу байна уу гэдгийг хийчих гэсэн үг. Хэрэв миний conversion rate сайн байгаадах юм бол би юу хийх юм? Орлогоо нэмэгдүүлэхэд бол бүр их контент хийх юм шүү дээ. Эсвэл миний conversion rate буюу энэ хөврөлтийн хувь гэдэг нь чи бүр өндөр байгаад байвал яах юм? Би үнэ нэмж болох юм шүү дээ. Вау, ийм ерөөс ийм бохгүй. Хүмүүс хизээ үнэ нэмэх юм бэ гэдэг. Conversion rate чи өндөр байвал үнэ нэмнэ. Conversion rate чинь дундаж дээр байвал тоогоо нэмнэ. Conversion rate чинь бага байвал санал болгож байгаа юмаа солино гэх мэт ингээ явчихдаг гэсэн үг аль явж. За ингээд энэ хоёр дахь юм байна. Зөв тоогоо хяна гэдэг юм байна. За гурав дахь юм. Гурав дахь юм нь юу гэхээр би бол юу нэрлэдэг, юу бит нэрлээд байх юм байхгүй. Үндсэн том нь юу гэхээр compound effect буюу өдөр болгоны жижиг үйлдэл. За хүмүүс бол ерөөсөө өнөөдөр хийж байгаа үйлдэлээс хэд өндөр юм хүлээдэг гэрнэ. Өдөр болгоны жижиг үйлдэлийг хэд дутуу үнэлдэг байхгүй. Энэ ерөөсөө айгүй үнэ. Өнөөдөр хийж байгаа үйлдэлээсээ бараг л өнөөдөр хийгээл маргааш нь дансанд мөнгө орчиж хэлдэг гэрнэ. Өнөөдрийн хийж байгаа жижиг үйлдэлүүдийг хизээч хүмүүсдэг дутуу үнэлдэг.
өнөөдрийн хийж байгаа би жижиг үйлдэлүүд том зургаараа ямар их хэмиг бүтээж болдог гэдэг хүмүүс анзаардаг байхгүй. Жижиг үйлдэлүүд. Одоо манай нэг айгүй бүдүүн нээз байна л да. Сая Монголоос ирэхдээ айгүй бүдүүн байсан. Бараг 78 кг болсон зав. Тэгээд одоо сая нэг 50 одоо сая 9 сарын 3-нд манай энд хотод Будапешт ирээд өвтөр сая уулзсан байхгүй. Тэгээ харсан чинь одоо өнөөдөр чи 11 сарын би өнөөдөр хэдийн 11 сарын би одоо өнөөдөр 11 сарын за би нэг 22 3-нд бичиж байгаа гэж бодох юм бол нэг 50 хоног байхгүй. Тэгэхээр 50 хоногийн хугацаанд энэ хүн дасгал хийхгүйгээр зөвхөн хаяанд 7 хоногт 2 удаа 3 удаа гүйдэг. Тэгээ зүгээр алхаад зүгээр нэг дарамт байхгүйгээр энэ хүн 8 кг байсан байгаа байхгүй. Тэгээ би яриад надад бахаад бууж байгаа юм чи. За яалт чи өдөр болгон жижиг үйлдэл бол ерөөсөө үнэхээр амар юм бэ. Тэгэхээр өдөр болгон жижиг үйлдэл гэж яг би юу хэлээд байгаа юм бэ гэж. Одоо энэ миний хийж байгаа бичлэг би бол энэ бичлэгийг нэг амар ясангүй зүгээр л би 30 минутаас 40 минут зарцуулаад ярих сэдвүүдээ надад аягүй чухал сэдвүүдээ би гаргаж ирлээ. Окей, яг эдгээр зүйл ялчгүй яригдахгүй хүмүүстэй алдаад байгаа юм байна. Байм гарч ирлээ, уцаа гарч ирлээ, микро зүйлээ байм бичлээ. Жижиг үйлдэлүүд. Эднэрэл яриад юм гэсэн. Эсвэл өдөр болгоны нэг 40 минутын workout тий. Эсвэл зүгээр нэг өдөр болгоны ном одоо нэг хувь хүний хөгжлийн ном уншиж байна. Гэх мэтчлэн энэ жижиг үйлдэлүүд чинь бизнес чинь амар нэмэгдүүлдэг байхгүй. Уртаа харахаар тэр жижигхэн 7 хоногийн нэг 2 3 бичлэг оруулаад нэг шаардлага юм шигээр тэр зүйлүүд чинь өөрөө уртаа таны бизнесийг амар томруулсан байдаг байхгүй. Тэрийг хүмүүс ойлгодоггүй. Одоо нэг өлег болцсон юм байт энэ compound effect гэдэг. Өнөөдөр та сая доллар авах уу эсвэл өнөөдөр та 1 цент аваад тэр нь сарын дараа нөгөө нэг нийлмэл хүний хүчээр явсаар байгаад авах гингүүд хүмүүс өнөөдөр сая доллар авахаа боддог бол нийлмэл хүний хүч нь явсаар байгаа 30 хоногийн дараа харангуут бараг 10 сая доллар болцсон байдаг ч үлээ. Яг тэрнтэй адилхан баггүй. Ягаад тэгэхээр онгоц зөвхөн дээшээ хүчээ авч хурдан авах гэж өөрөө 25 төрснийхээ 25-ыг зарцуулдаг гэдэг чинь нэгсэндээ бид нар ямар нэг юм эхэлж байгаа тохиолдолд эхлэл үе өөрөө хамгийн их энерги зардаг үе байх нь ойлгомжтой байхгүй. Дээшээ гараад ирчихэд бид нар одоо байгаа шиг амар хэцүү байхгүй амархан болчдөг. Тэгээ яг доошоо бид нар хүрсэн зорьсон газартаа хүрэхэд баг энерги зарцуулахгүй болчдөг. Ягаад тэгэхээр угаасаа шаардлагагүй болчдөг. Угаасаа хорон өртөнд чинь физикийн энгийн хууль байгаа байхгүй. Тэгэхээр та ямар нэг юм эхлүүлж байгаа бол угаасаа их энерги зарцуулна их үедээ. Тэгээ тэр чинь тогтворцоод ирчих юм бол энгийн болчдөг гэсэн. Тэгэхээр зүгээр small simple step буюу жижиг үйлдэлүүдийг хийсээр хагаад хурдан авчихаа. Хурдан авсан тохиолдолд бол ямар ч асуудал байдаггүй. Тэгээ одоо он гарах чинь. Тэгэхээр одоо он гарч байгаа учраас жижиг үйлдэлтэй одоо эхлэрээ guys. Оны дараа эхлэн гэх юм бол оны дараа эхэлж байгаа хүн хурдан авах гэж явсаар байтал 2 сар 3 сар болдог. Хурдан одоо авч эхэлсэн дээр одоо авч эхлэх юм бол 1 сараас хүчтэй эхлэх боломжтой байдаг гэсэн үг шүү. Тэгээд одоо угаасаа л тийм байдаг. Тэгээд одоо амарж байгаа 1 сар сална гэж байгаа хүмүүс л угаасаа алахгүй тэр бол ойлгомжтой. За тэгээд ямар ч зүйл бичлэгээ дуусгая гэж бодож байна. Айгүй бичлэг хэрэгтэй байсан гэж найдаж байна. Тэгээ ямар ч та бизнестэй санал болгох хүнтэй тэрийг онлайнаар зарахтаа яхаа мэдэхгүй байгаад надаас тусламж зөвлөгөө коучингтай эсвэл манай эйженсигээс үйлчлэгээ ямар нэг юм авахыг хүсвэл доор байгаа цаг товлоод таны бизнес бидэд тусалж чадах зүйл байх юм бол хамтарч ажиллах боломжтой байгаа шүү. За тэгээд ямар ч та цагаа товлоод мөн үзээрэй. Мөн дээрэс нь би энэ 12 сарын 20-доор Монголд явах гэж байгаа. Монгол царын хугацаанд ерөнхийдөө очих төлөвлөгөөтэй байгаа. Тэн дээр би 3 хоногийн mastermind буюу амьд сургалт хийх төлөвлөгөөтэй байна. Тэгээд би зүгээр яг хэр их хөрн Монгол сургалт зохион байгууллаа гэж бодоход бас хэр их хүмүүс байна сонирхъя гэж бодож байна. Тийм учраас та хэрвээ Монголд би сургалт зохион байгуулвал хэрвээ сонирхож байгаа юм байх юм бол комментт mastermind гэдэг үлдээгээрэй. Тэгээд ямар ч сан харж байгаа би сургалтаа хийзээ зохиох юм байна. Ямар ч сан удахгүй мэддэх байх гэж бодож байна. Хэрвээ тань хүртэл үзэж байгаа бол ямар ч сан тийм байна. Ямар ч сан дараа дараагийн бичлэгүүдээр уулзцай. Бүгд нь амжилтсаа.